Одоо та бүхэнд Австрали улсаас бэлтгэсэн мэдээллийг хүргэх гэж байна. Уулуурхай хамгийн өндөр түвшинд хөгжсөн Австрали улс ирээдүйн уулуурхай гэдэг шинэ нэр томьёог гаргаж ирээд байна. Хүний аюулгүй байдлыг илүү хангаж бүх зүйлийг автомат роботоор хийж эхлэх судалгааг гардан хийж байгаа Сидней их сургуулийн судалгааны төвөөс бэлтгэсэн сурвалжлагыг одоо үзүүлье. Rio Tinto компани уулуурхай менежментийг шин шатанд гаргахаар Австралийн хамгийн том сургууль болох Сидней их сургууль дээр уулуурхай байгаль орчны техникийг автомат роботоор орлуулан хийдэг судалгааны төв дэлхийд бүтээлээр 2-дугаарт ордог. Нэг ёсондоо роботуудын толгой компьютер гэж хэлж болно. Судалгааны төвийн захирал Стив Шидинг 150 хүн гадаа ажилладаг техникийг робот техникээр солисноо хэлж байлаа. Ирээдүйд уулуурхай илүү найдвартай, баталгаатай байх тэр гарцыг нээсээр байна. Sure, no problem. So the Rio Tinto Centre for Mine Automation was set up in Rio Tinto компани уулуурхай байгаль орчны техникийг автомат роботоор орлуулан хийдэг судалгааны төв дэлхийд бүтээлээр 2-дугаарт ордог. Нэг ёсондоо роботуудын толгой компьютер гэж хэлж болно. Судалгааны төвийн захирал Стив Шидинг 150 хүн гадаа ажилладаг техникийг робот техникээр солисноо хэлж байлаа. Ирээдүйд уулуурхай илүү найдвартай, баталгаатай байх тэр гарцыг нээсээр байна. Sure, no problem. So the Rio Tinto Centre for Mine Automation was set up in Rio Tinto компани босгоо гэдгийг анхаарч байна. Бид хүний нүдээр хардаг зүйлийг яг тэр хэвээр нь автомат техник болгож амьдрал дээр хэрэгжүүлэхийг зорж байна. Нэг ёсондоо хүнээс дутхааргүй робот хийхээр бүтээхээр ажиллаж байна. Бидний хийсэн бүтээл эхнээсээ амьдрал дээр хэрэгжиж эхэлсэн. The time that the centre has been operating. Rio Tinto том хэмжээний машиныг автомат болгохоор зорж байгаа нь лээ. Одоогоор өргөмжлөгийн машиныг автомат болгохоор баруун Австральд туршилт хийж байгаа гэсэн. 3 хүн 3 өөр газар өргөмжлөг хийж байгаа. Харин баруун Австральд хийж байгаа туршилт өргөмжлөгийн машиныг 1 хүн өдөртөж байгаа юм байна. Ганцхан уулуурхайгаас гадна байгаль орчны салбарт хүртэл роботуудыг ашиглаж эхэлжээ. Далайн гүнд, агаарт гээд ер нь байж болох бүхий л салбарт роботууд үргээ амжилттай гүйцэтгэж байна. So most of the work we do around Australia. Далайн гүндх ертөнцийг судлахаар олон хүн ажилладаг байсан. Хариу судалгаа хийж, шүр амьтдыг судлаж байна. Мөн далайн гүний экосистемийг хэрхэн өөрчлөгдөж байгааг судлаж байгаамаа. Манай энэ бүтээлийн захиалагч нь Австралийн засгийн газар байсан. Харин одоо бид Грекийн засгийн газарт энэ төрлийн робот хийж байна. Манай энэ робот усанд орох газрын зургийг мөн бидэнд харуулж өгдөг. Хүний одоо хүчээр хийж чадхааргүй энэ захиалагч нь усанд орох газрын зургийг мөн бидэнд харуулж өгдөг. Хүний одоо хүчээр хийж чадхааргүй тийм ажлуудыг эсвэл одоо хортой нөхцөл ажиллах ийм одоо роботуудыг бол зохио бүтээлж хийж мэж дурчээд юм байна. Тэр манай ч гэсэн одоо мөн ихтэй сургуулиудын эрдэмтдийг одоо түшиглээд ийм одоо судалгааны ажлыг одоо компаниудын одоо захиалгаар хийж ивэл одоо их үр дүнтэй байд юм байна гэдэг нь эндээс харагдаж байна. Судалгааны төв орчин тойрноо дамжуулдаг гэдэг ер нь тийм байна гэдэг нь эндээс харагдаж байна. Судалгааны төв орчин тойрноо хянаж мэдээллийг зурагтаа нь 3D-гээр дамжуулдаг техник, эсвэгчгүй онгоцноос агаараас мэдээлэл дамжуулдаг гэдэг. Ер нь ирээдүйд уулуурхайд юу хэрэгтэй? Тэр болгоныг техник хүний оюунаар бүтээж байна. Зөвхөн бид Rio Tinto-гийн судалгааны төвөөр ирчээд энэ судалгааны төв бол одоо уулуурхайн ашигладаг тэр техникийг автоматжуулаад нь өөрөлд төр бас байгаль экологийн чиглэлд бас ажилладаг юм томоохон судалгааны төв юм байна. За эдний мэргэжилтэнд хэлж байгаагаар бол тэр роботыг бүтээх чиглэлээр бол ихэд 1 номерын том судалгааны төв гэж байна. За энэ одоо онгоцнуудаас ахуулаад эдгээр ингээд онгоцнуудын макетууд байна. За түрүүнд тайлбарлаж ирснээр энэ онгоцыг үзэж та бүхэн товчон тайлбарлахад энэ бол агаараас зураг авдаг. За мөн агаараас мэдээлэл дамжуулах юм боломжтой онгоц юм байна лээ. Тэгээд зургаа бол 3D-гээр авдаг гэж байгаа нь бүр их сонирхол. Эдгээрт одоо ашиглагдж байгаа техник хэрэгслүүд бол батлан хамгаалах салбарт бас ашиглагддаг ийм технологи. За энэ эдгээр одоо энэгээр ингээ харж байхад бас том онгоцнуудын макетууд байна. За энэ онгоц гэхэд одоо түрүүний мэргэжилтний хэлж байгаагаар бол хор цацах газар тариаланд бас хор цацах юм үүрэгтэй юм онгоцнууд байдаг юм байна. Энд ашиглагдж байгаа техникүүд одоо бүгдээрээ юу гэдгийг одоо орчин үеийн техник технологийн одоо ил чидийг харуулсан. За бидний хувьд заримдаа одоо чихэндээ сонсоод итгэмээргүй тийм үйлдэлүүд
Rio Tinto судалгааны төв 2007 онд байгуулагдсан. Судалгааны төвд одоогоор 40 гаруй хүн ажиллаж байгаа юм байна. Ирээдүйд уул уурхай ямар байх ёстой? Тэр зурвалыг гаргаж байгаа төв хүний мэдрэхүйг робот дээр сурлуулж дэлхийн ирээдүйн уул уурхай хөгжлийг тодорхойлж эхлэв.